Амен. 내용입니다. 수상장. За өнөөдөр бид нэр 2 дугаар хаат номын 13 дугаар бүлгийг уншлаа. За 9, 10, 11, 13 бүлэг алгаслаа. 이스라엘 왕과 유다의 왕. За явах тусам Израилийн хаан Юдагийн хааны тэр нөхцөл байдал энэ дэр гарна. Тэгээд тэр хааны хүү, энэ хааны хүү гэд гарна. За тэгээд сүүлд нь энэ дэр болохоор энэ хэний хүү байлаа гэж жоохон андуурч ойлгоход хэцүү байж магадгүй. Тэгэхээр Израилийн хаан уу, Юдагийн хаан уу гэдгийг л түрүүж шалгаж 그런 이제 하나의 이제 역사적인 것이 쭉 이제 계속 이렇게 나옵니다. тэгээд энэ дэр бол түүхийн талаар гарсан зүйлүүд бол бичигдсэн байна. Тэгээд өнөөдөр үгийг харах юм бол эндээс маш чухал нэг зүйл байна. Би энэ удаа өөрийн залбирлаар дамжуулаад Илия болон Илишаг дахин харж байна. Илиягийн тэр гайхамшигтай үйлчлэлүүд бол энэ дээр гарч байна. Илия, Илиша. Тэгээд энэ дээр Илия, Илиша хоёр гараад Илиягийн хувьд бол хэсэг гараад зогсон бол Илишагийн хувьд бол энэ дээр баян хэсэг нэлийн бол үйлчилж байна шүү дээ. Тэгээд энэ дээр Израилийн хаан бол Йохаша Илишад эцэг минь гэж хэлж байна шүү дээ. Тэгээд хааныг удирдах хэмжээний Илишагийн хувьд бол гайхамшигтай хүчрхэг байна шүү дээ. За Израиль хаан Израилийн Израилийн улсад хойд Израильд бол Илия, Илиша байна гэдэг маань бурхны өрөөл байсан. Тэгэхээр энэ хойд Израиль бол маш их бурхны өмнө хоором шүтэж байсан. Тэгэл Еробоамын гим нүглийг дагсан. Энэ болохоор анхны хаан байсан. Хойд Израилийн тэр бол дэндүү муухай хаан байсан. Непатийн хүү Еробоам. Тэгээд тэр хаан бол тийм муу байсан шиг тэр Еробоам хаан шиг ийм муу байсан гэж ингэж энэ дээр бол байнга хэлээд байна. Нэг 2 дугаар хаат номыг унших юм бол төстэй өгнүүд маш их гарна. Түүхэн дотор байгаа тэгээд энийг түүхийг санах болгондоо Ерохобоам хааныг дагсан муу зүйл үйлдсэн гэж хэлээд байна. Гэтэл энэ дээр бол Давид хаан гэж гарах ёстой байтал харин бурхан болохоор Исаак, Яаков, Авраамд өгсөн гэрээ, Авраам, Исаак, Яаков өгсөн тэр гэрээ байсан. Гэтэл энэ дээр болохоор Еробоам хаан шиг ийм муу гим нүгэл үйлдэж байсан. Тэгээд энэ ертөнцид амьдарч байхдаа өөрийнх нь тэр амьдралд бичигдсэн зүйл тэр бол маш муу байсан. Гим нүгэл маш их хийсэн. Еробоам хаан шиг тэгэхээр бид нар энэ ертөнцид амьдрахад тэгж тэмдэглэгдэж болохгүй шүү дээ. Еробоамын бүхэл нүгэл тэрийг эргэлгүй харин тэдгээрийн дотор явсан гэд байнга л энэ Еробоам шиг гэсэн тийм бүр харин Юдагийн хаанчдыг харах юм бол Давид хаан шиг гэсэн үг бол маш их гарч байна. Давид хаанаас болоод миний боол Давидаас болоод гэж бурхан бол бас эхэлнэ. Тэгэхээр бид нар бурханы өмнө хичнээн үйлчилсэн ч гэсэн бурхан ингэж бичигч тэмдэглээд үргэлж бурханы өмнө бурхан санагдсан нэг юм болох хэрэгтэй. Малах номыг харах юм бол сүүлчийн бүлгийг харах юм бол бурханы нэрийг хүсэмжлэн хайрлаж бурханы нэрийн төлөө итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн нэр тэр номонд бичигдсэн гэж болоод Малах номон дээр хэлсэн.
Тэгэхээр бидний нэр бол тэр ном бичигдэнэ. Тэгэхээр зарим хүмүүсийн бүхий л нэгэнгүү хийсэн зүйлүүд бол бичигдээ дараа нь бол кино шиг тийм байдалд орно гэж хүмүүс яриад байдаг. Тэрийг бол сайн мэдхгүй. Тийм ч байж магадгүй. Тэгэхээр энэ үгийг харах юм болов тэр бол бүх зүйлийг тэмдэглэгдсэн. Тэгээд эзнийг хайрлсан нэгний нэр ч гэсэн тэр ном бичигдэн бас муу хүний нэр ч гэсэн энд тэмдэглэгдэн үлднэ. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг болоо жинхэнэ нэг л удаа бидний махбодын хувьд амьдрын шүү дээ. 요즘은 아니겠지만 뭐 그전에는 이제 그런 말이 있는데 Урд нь ийм үг байсан. 약자에서 요로라고 그러거든요. 그러니까 너는 인생이 하나뿐이 없다. Чи бол ерөөсөө нэг л удаа амьдрна гэсэн үг байдаг шүү дээ. 그렇기 때문에 살아보자 그 말입니다. Тэгэхээр ганц амьдралдаа би бол өөрийнхөө хүслийн дагуу амьдраад үзье. Өөрийнхөө хүслийн дагуу маш их зүйлүүдийг биер үзэж мэдээ. Амьдарч байгаа хугацаанд маш их зүйлүүдийг хийгээд үхье гэсэн утгатай үгийг хэлээд байдаг. Энэ бол маш муу үг. Бид нэр энэ ертөнцид амьдрахдаа Бурхны хүслийн дагуу гайхамшигтай амьдрахыг хүсэж байна гэвэл энэ ямар сайхан үг вэ? Гэтэл хүмүүсийн хэлж байгаа амнаас гарч байгаа үг нэг удаа л амьдрах юм чинь би бол ерөөсөө маш их амттай их зүйл идээд үхий. Айлс үгүй маш их олон газараар аялж байгаад үхий. Нэг л амьдрах юм чинь ингээл өөрийнх нь тэр амьдрал болол тийм хайрын биш юм шиг байгаа. Нэг удаа амьдрах энэ амьдралдаа Бурхны өмнө тэр гайхамшигтай сайн зүйлүүдийг тэмдэглэж үлдэх байтал харин сүүлд нь тэр хүн шиг бүү амьдр гэж хэлэх тэр үгийг сонсохыг хүсэж байгаа юм ёо. Ерихобоам шиг үйлдэл хийж байсан гэхүү. Эсвэл Давид хаан шиг дуулууртай байсан гэхүү. Тэгэхээр бид нарт мэдээж Давид хаан шиг гэсэн үг бол гайхамшигтай. Тэгэхээр бидний итгэлийн амьдралыг бидний үр удам харах болно. Үр удам маань эргээд миний эцэг их, миний аав ээж, миний эмээ өвөө түүнэрийн итгэлийн амьдралыг эргэж харж ярина шүү дээ. Үнэхээр бүрэн төгс нэгэн байсан гэж бол хэлэхэд бол хэцүү. Хин ч гэсэн бүрэн төгс биш. Хүн бол бүрэн төгс байх боломжгүй. Тэгээд маш олон асуудалтай байсан ч гэсэн надад үлдээсэн тэр зүйл бол итгэлийн амьдрал. Үнэхээр эзнийг хайрлаж байсан. Эзний төлөө үнэхээр гайхамшигтай алхаж байсан. Хүмүүсийн төлөө гайхамшигтай хүмүүсийн төлөө бол тийм гайхамтай харагдахыг хүсэхгүй би. Хүн болоод мэдээж мэдээгээр гараалаа. Тэгэл тэр бол хэрэггүй харин тэр гайхамшигтай итгэлийн амьдралаар амьдэрсэн нэг сүм чуулганыг удирдах юм бол сүм чуулганд ирж очиод яваад байна гэдэг бол сүмээс сүм рүү нааш цаашаа яваад байна гэдэг бол сайн биш ээ. Харин нэг сүм чуулганда хайрлан үнэхээр тэр сүм чуулганаа сэргээсэн, сүм чуулганы өргөө барьсан гэж ярих юм бол хичнээн сайхан байна. Тийм тэмдэглэл үлдэх хэрэгтэй. Тийм болохоор бид нар өөрсдөө итгэлийн амьдралд бол маш их идэвхтэй амьдрах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг хийхдээ тэгсэл өөрийнхөө хийж болохгүй. За тэгээд тэр хүмүүсийн зүрх сэтгэл дотор бол бодол нь бүр ерөөсө харах юм бол ерөөсө тэр өөр хилээд нэг тэгсгээл дунд зэрэг хийгсэн тийм бодол үндэс бол ерөөсө маш их гүнзгий байдаг. Харин бид нар итгэлийн амьдралаа эргэж харахтаа маш их идэвхтэй хэрэгтэй. Тэгээ миний хувьд залуучуудыг удирдах байхад бид нар бол үнэхээр өстэй гал халуун хүчтэй идэвхтэй бай. Үнэхээр миний доор байсан сурч байсан пастор хүмүүс байсан. Ивэл цуглаан руу явсан. Ивэл цуглаанд очиод тэнд бол залуучуудыг удирдсан. Тэнд бол мессеж ирсэн. Надаас тэр пастор. Пастраа энэ чуулган залуучууд бол маш их сэргэж байна. Залуучууд үнэхээр залбирахад маш их дуртай байна гэж хэлсэн. Ямар сайхан бэ. За залбирлыг бол эхлүүлсэн.
열심히 기도하기 위해서 үнэхээр гайхамшигтай залбирахын төлөө Бурхны өмбөгдөрөө залбирцгаая гэж залбирлаа эхлүүлсэн. 생각이 안 나는데요. 몇 시간을 기도했더라. 저한테 계속 문자가 오는 За тэгээд тэр үеүүдэд бол 10시간을 넘었어요. 10시간. 10-11 цаг залбирсан нь 제가 байнга надад мессеж ирсэн. За миний хувьд бол 24 цаг бараг залбирсан байхаа. Сүмчүүлганд суугаал үнэхээр гал халуун залбирсан. Залбирахад бол хүүхдүүд маш их бэлхэн дүүрэн байж 그게 생각이 나요. дуртай байсан. Тэгээ би тэрийг бол санаж байна. Хэдэн цагийн туршид залбираад залуучууд бол Бурхны өмнө үнэхээр дуудан Бурхныг дуудан хашгирч үнэхээр сүмчүүлганд гайхамшигтай сэргийлт болж байсан. Бурхан талархыг пастор талархыг гэсэн мессеж ирж байсан. Имануэль чуулганд ч гэсэн. Хятад итгэвч байсан. За тэгээд ээж минь бол өвдөө залбирах хэрэгтэй байна гэж бүгдөө залбирцгаасан. Тэгээд тэр гэр бүлийн төлөө тэр өвчтөе ээжийн төлөө бүгдөө хамт залбирцгаасан. Тэр ээж бол өвчнөөс болж өнгөрсөн. Тэгээд тэр гэр бүл бол маш их Бурхны өмнө өрөөлийг авсан. Бид нартай хамт залбирч. Тэгээд миний хувьд бол оройны залбир хийж үзээгүй тийм үе байсан. Би тэгж тэгээд тэр миний хувьд өнөхөр Библийн номыг ч удаа уншаа гэсэн тийм зүйл бол байхаж болохгүй. Бид нар харин Библийг бол маш олон удаа уншсан. Би бол оройны залбирлыг бол өнөхөр эзний өмнө хэдэн цагийн туршид маш их хийж байсан гэсэн тийм тэмдэглэлүүд Бурхны өмнө бичигдэх юм бол гайхамшигтай шүү дээ. Тийм зүйлүүд бичигдэх ёстой байтал. За тэгсгээл бөөрийн хилээл за өргөлөөч гэсэн тэгсгээл үгүй. Тэрөөсөө Бурхныг харахад зүгээр л энгийн тийм зүйлүүдийг хийж болохгүй бид нар. Тэгэхээр өнөөдөр харалтаа энэ хаан Йохош бодоод Илишагийн өмнө ирээд туслаач эцэг минь гэд уйлж байна шүү дээ. Тэгэхээр чи миний хийгсний дагуу хий гэд тэн дээр бол хэдэн зүйл хий гэж бол хэлээгүй. Тэгж ингэж хэлээгүй зүгээр ном сумаа датаа гэсэн ном сумаа датаад Илия гараа ном дээр тавиад тэгээ гад тэр ном сумыг харавсан бөгөөд тэр ном сумнуудаараа газрыг зохиход 3 удаа зогсон. Тэгэхээр чи миний төгсгөл нэг бөөрийн хилэл дунд зэрэг хийхийг ирсэн юм уу? Чи бол яарч ирсэн юм биш шүү. Чи бол Арамыг ялахаар миний өмнө ирсэн юм биш шүү. Тийм бол Бурхны тусламжийг хайхаар ирсэн бол чиний харуулж байгаа зүйлүүд тэгэл би бол хизээ хүртэл хийх ингээл тэр газрыг бол зогсоо завь зоох ёстой байтал ерөөсөө 1 2 3 болох уу? Гэхдээ ийм байхад болох уу гэсэн тийм зүрх сэтгэлийг харуулж байгаа учраас Илишигийн хувьд бол маш их хэцүү учраас Бурхны өмнө хаан болчоод хийж нэг л хаан болсон болвол үнэхээр гайхамшигтай хүчтэй байж олон удаа зохих ёстой байтал бол зохиж чадаагүй 3 удаа зогсон учраас тэр хэмжээний 3 удаа ялгаал Арамыг тэгэл хэцүү байдалд орох нь шүү дээ. Тэгэхээр бид нар итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн хувьд Бурхны хувьд бид нар итгэлийн амьдралаа харуулж байна шүү дээ. Тэгэхээр бид нар нэг л итгэлийн амьдралаар амьдарч байгаа юм шиг үнэхээр гал халуун итгэвтэй зүтгэлтэй бэлхэм дүүрэн байж эзний өмнө итгэлээ харуулах хэрэгтэй. За Илч Паулын хувьд бол Бурхны өмнө өргөл өргөж байна. Яаж өргөх вэ гэхээр Бурхан ямар хүнд дуртай гэж хэлсэн бэ гэхээр үнэхээр баяр хөөртэй зүрх сэтгэлээр Бурханд өргөж байгаа тэр хүнийг бол Бурхан хайрлана. Бурхан бол таригч хүнд бол ураах тэр ургацыг өгнө. Их тарьсан хүнд бол Бурхан ихийг өгч тэгсгээл нэг жоохон таригчд бол тэр хэмжээгээр нь л хийснийг хэмжээгээр л хариултыг өгнө. Тэгэхээр Илч Паулын хувьд чи итгэлийн амьдралаар нэгдэл амьдарч байгаа юм чинь зарим сүмчуулган бол бус сүмчуулган тусалдаг.
Бос сүм чуулган болохоор бос сүм чуулганд туслах боломжгүй арай гэж нэг сүм чуулган байгаа тийм байдалтай байдаг. Тэгээ сүм чуулган болцоход нэгэн талаа сүм чуулган болцсон юм чинь өөр олон авралын зар тараагч нар өөр олон пасторудад өөр олон сүм чуулган туслах цуглаан болох ёстой байтал үргэлж ингэж нэг дунд зэргийн тэгж бүлбэрээ байгаад байна. Тэгэхээр бид нар хуучин гэрээ шинэ гэрээний номыг харах юм бол адилхан бурханд үйлчлэхдээ яаж үйлчлэх үү гэхээр зарим хүмүүс нарэ гэж 적당히 하면서 시간 бүлбэрээ хийгээд бүлбэрээ итгэлтэй байгаад цаг хугацаа өнгөрнө. Харин зарим итгэгч нар бол амиа хүртэл өргөөл эзний ажлыг хийдэг гайхамшигтай итгэгч нар байна. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань ямар дүр төрхөө бурханд харуулах вэ? Энэ болгоныг бурхан харж байгаа. Амаа. Тэгэхээр эзэн тэр инжирийн модыг тэр үр жимс гаргах болоогүй инжирийн модноос тэр үр жимсийг өгөө гэж хэлснийг бид нар санаж бодож үлдэх хэрэгтэй байхгүйсэн чи эзэнд өрөв. Би мөнгө байхгүй эзэн жааж өргөхийн гэж бүү хэлээ. Тийм зүйлийг бүү бод яаж хийгээд байгаа юм. Харин бидний амьдрал бол ерөөсөө л ганцхан амьдрал. Энэ амьдралаа бид нар энэ ертөнцид амьдрахтаа бурхан жааж өргөх вэ? Бурхан тэр болгоныг чинь харж байна. Яаж хийж үлдэх юм бэ гэж бодох биш харин би яагаад хийх ёстой юм? Яагаад гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Бурхан надад ивэлийг өгөх учраас би хийх ёстой. Яагаад хийх ёстой юм бэ гэхээр би бурханы өмнө энэ болгоныг хийж үлдэж бурханд итгэлээ харуулъя гэсэн зүрх сэтгэлтэй байж эцсээ хүртэл итгэх зүтгэлтэй гал халуун байх хэрэгтэй. Нэгэн л итгэлийн амьдралаар амьдарч байгаа юм чинь бид нар бурханы өмнө гал халуун итгэлээ харуулж эцсээ хүртэл итгэлийн амьдралаараа явсан би бурханы гайхамшигтай алдарт үйлчлэх гэсэн зүрх сэтгэлтэй байсан хүн бурханы өмнө бэлтгэлтэй байж бэлтгэлтэй байгаа хүн тэр боломжийг өгөхөд бол тэр боломжийг алдахгүй. Харин тэгж бэлтгэлтэй байж чадаагүй хүмүүсүүд энэ хаан шиг за тий ном сумнуудаараа тэр газрыг зохио гэхэд 1 2 3 удаа за болох байх гэж бодсны эцэст тийм үйлдэлийг хийж байна. Харин бидний хувьд аль хэзээ бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ямар зүрх сэтгэлтэй байх вэ? Итгэлийн гал халуун зүрх сэтгэлтэй байж эзний өмнө бол жоохон ч гэсэн зүйлд үнэхээр итгэвтэй гал халуун байж тэр боломжийг бүү алдаа эцсээ хүртэл яваа. Бурханд алдрыг өргөө. Амен. Тийм Монголын итгэлийн ахын дүүс Иммануэль чуулганы итгэгчнэр байхыг хүсэж байна. Тэнгэрд байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутам амьд алхахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгөдөө уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бууруулаач, бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар, сүр хүч өрт таны. Амен. Бүгдээ